Үзэгчдийн энэ оройн амар амгалан гэрэг мэдчилж байна. Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын ээлж тохирол үзэгч та бүхний хүртэл алхахад бэлэн болсон байна. Яг энэ цаг мөчид буюу 17 цаг 30 минутанд Icon цагийн минь болон үндэсний латрын аль биесны Facebook хуудасаар бидний шууд хүлээн авч үзэж байгаа үзэгчдийн дундаас 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг 6D 642 тохирлуудын гацнуудыг тодруулахад бид бэлэн болсон байна. Мэдээж 7 хоногийн сондгой тоотой өдрүүдэд буюу даваа лхав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнтэйгээ бид уулздаг үлээ. Харин та бүхэн маань үндэсний латраад хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдэд буюу борлуулалтын цэгүүдэд очиод за тасалбараа худлан авч тоглох хугацаа бүгснээр тоглолтонд оролцох боломжтой болдог юм шүү гэдгийг та бүхэндээ хэлээд өнөөдрийнхөө тохирлыг уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болно. Үзэгч та бүхэндээ тоглолтынхаа дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. Өөрөөр хэлэх юм бол нэг орондоо тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрласан байгаа. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгчтэй яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохиол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг эхлүүлцгээе. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Дараагийн бөмбөлөг 2 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд үзэгчтэй аздан болох боломжтой. Дараагийн бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 8. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын 4 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос 4 тэг 8 3 4 тэг 8 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч таньхуу гарч ирсэн 4 бөмбөлийг дөрвөлнгийн яг энэ дараалын дагуу зөв таасан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Үзэгч та 4D дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавин тоглох боломжтой байдаг. Өргөжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах болно. Шилэн хоргонд маань тэгээс хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та харж байна. Эндээс мөн андал санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлийг дөрвөлнгийн дараалын дагуу зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохиол байгаа. Та бүхэндээ амжилт хүсье. Хүртэлх цифр бүхий 4 удаа дараалсан 40 ширхэг бөмбөлөгнөөс 4 бөмбөлөг тааснаар үзэгч та аздан болох боломжтой. Эхний бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 1. Үзэгчдээ ижил тод харагдуулах нь бөмбөлөгнүүдийг эргүүлж харуулж байгаа. 2 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын 2 дахь бөмбөлөгний дугаар 6. Бөмбөлөгний дугаар 1, 3 дахь бөмбөлөгний дугаар 1. Дугаар 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол аз давуулсан 4 дахь бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 7. Ингэснээр шилэн хоргоноос тэг 6 1 7 тэг 6 1 7 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч таньхуу 4 бөмбөлийг дөрвөлнгийн яг дараалын дагуу зөв таасан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шиг. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байлаа. 4D маань үзэгчдэд 3 боломжийг өгдөг. 4D-ийн 3 болон 2 дугаар зэргийн тохирлууд тун амжилттайгаар азнуудаа тодруулсан бол өргөжлүүлэн 4D-ийн 1-р зэргийн тохирол буюу 4D тоглож байгаа үзэгчдийнхээ сүүлчийн боломжийг одоо явуулах гэж байна.
Дөрмийн хувьд хэдийгээр 3 тоглолт маань адилхан боловч үзэгчдэд дөрмийг дахин танилцуулах ёстой. Шилэн хоргон маань тгээс хүртэлх цэвэр бүхий 4 удаа давхцан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг та бүхэн харж байна. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон байгаа. Эндээс санамсруугаар мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлгийг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. Энэ бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол байгаа. Ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдэд сүлжээний боломж учраас маш том амжилтыг хүсэж тохирлоо явуулцгаая. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээ санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирнэ. Ямар бөмбөлгнүүд гарч ирэхийг харцгаая. Эхний бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгний дугаар тэг. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. Тэг 6 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 2. Тэг 6 2 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирлээ. За ингээд дөрвийн 1-р зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу аз дагуулсан 4 дахь бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингэснээр тэг 6 2 8 тэг 6 2 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэ 4 бөмбөлийг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Дөрүүдийн маань хувьд 4 оронтой бүгэлдгөөрөө бас онцлогтой байдаг. Тэгэхээр өнөөдрийн тохиол дээр бол магадгүй төрсөн өдрөөрөө ч юм өөртөө аз авчирдаг тоонуудаар тохирлоо бүүлж байгаа. За тэг 6 17 эсвэл тэг 6 28 гэж төрсөн өдрөөр 6 сарын 17 28 бүгд магадгүй дөрүүдийн 2 бол 1-р зэргийн тохирол дээр азтан болох маш том боломж чанараас энгийн сайхан тоонууд гарч ирсэн. Дөрүүдээс маань төрсэн азтан яг одоо үзэж байгаа л танд халуун баярыг хүргэе. Өргөжлөлтөнд 6D тохирол буюу 50 сая төгрөгийн хонжиртай тохирлыг яг энэ цаг мөчид явуулахад бэлэн болсон байна. Үзэгч та бүхэндээ уламжлал ясаараа дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болон 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар азтан болох боломжтой. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг зөв таасан бол 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв таасан бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таасан бол 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв таасан бол сая 500,000 төгрөг хожих боломжтой. За харин гарч ирсэн 6 бөмбөлгийг зургуулсан ингэ дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадвал та 50 сая төгрөгийг хожих боломжтой. Энэ бол 6D тохирол байгаа юм. Ингээд 6D тоглож байгаа үзэгч та бүхэндээ томоос том амжилтыг хүсье. 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хүлээх боломж та бүхнийг хүлээж байна. Ингээд ямар 6 та гарч ирэхийг хамтдаа харцгаая. Шилэн хоргон маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Дарааллынх нь урдаас нь болон хойноос нь бөмбөлгнүүдэд зөв тааснаар үзэгч та азтан болох боломжтой. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 7. Эхний бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлгний дугаар 3. Үзэгч та бүхэн 7 3 гэсэн энэ хоёр бөмбөлгийг таасан бол 1500 төгрөг хожих боломжтой болж байгаа. За үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой байдаг. 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 7 3 8 гэсэн 3 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд үзэгч та 15,000 төгрөгийн азтан болох боломжтой болж байгаа. За мөн адилхан үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой байдаг. 4 дахь бөмбөлгний дугаар 7. 4 дахь бөмбөлгний дугаар 7. 7 3 8 7 гэсэн 4 бөмбөлгийг урдаас нь дараалаар нь таасан бол үзэгч та 150,000 төгрөг хожих боломжтой болж байгаа. 5 дахь бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлгний дугаар 5. 5 гэсэн 5 бөмбөлийг урдаас нь дараалаар нь таасан бол үзэгч та сая 500,000 төгрөгийн алтан болох боломжтой болж байгаа. За ингээд
50 сая төгрөгийн азныг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 50 сая төгрөгийн азныг тодруулсан 6 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос маань 7 3 8 7 5 5 давтаж хэлье. 7 3 8 7 5 5 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч танихгүй 6 бөмбөлийг дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зургуулын зөв тааж чадсан бол 50 сая төгрөгийн аздан болох боломжтой лаа. За харин 2 бөмбөлөг зөв таасан бол 5500. За түүнээс мөнгөн дүн ахиад явах боломжтойгоор та орон ахиулан таасан бол мэдээж энэ цаг мөчид аздан болж байгаа гэсэн үг юм шүү. Ингээд 6-ыг тоглосон үзэгчдэд баярлалаа. 6-ыг маань аздангууд тодорсон гэдэг зэтгэлтэй. За өргөжлүүлэн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатран хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг энэ цаг мөчид явуулах гэж байна. Мэдээж сүүлийн тэмээний ачааг хүнд гэж монголчууд маань ярьдаг шүү. Тэгэхээр мэдээж хамгийн сүүлийн тоглолт маань хамгийн өндөр шагналын сантай байдаг. Энэ бол мэдээж 120 сая төгрөгийн шагналын сантай. Ямар тохиолдолд 120 сая төгрөг 120 сая төгрөгийн аздан болох вэ гэхээр үзэгч та бүхэндээ одоо тоглолтын дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг удаа байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. За энэ санамсруугаар гарч ирсэн үндсэн 6 бөмбөлийг үзэгч та зургуулын зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөг хожих боломжтой. За харин тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр таах боломжтой гэдгийг бас дуртган зүйтэй. Тэгэхээр гарч ирсэн 6 бөмбөлийг дараалал хамааралгүйгээр зургуулын таасан бол 120 сая төгрөг хожих боломжтой. За энэ тоглолтын маань нэг онцлог бол 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирдэг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар 100000 төгрөг 300,000 төгрөг 12 сая төгрөгийн аздангууд тус тодрох боломжтой юм. За харин яаж вэ гэхээр үзэгч та үндсэн 6 бөмбөлгөөсөө 4 бөмбөлгийг бонус бөмбөлгтэйг нийлүүлж тааж чадсан тохиолдолд 4 5 6 бөмбөлгүүдийн нийтэн таасан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг за 300,000 төгрөг 12 сая төгрөгүүдийг тус 642 тохирлоос хожих боломжтой байдаг юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Магадгүй өнөөдөр бид нэр 120 сая төгрөгийн азныг үлгийдэн авч болох юм. Та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байрсан 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. Эндээс санамсруугаар гарч ирэх 6 бөмбөлийг тааж чадсанаар аздан болох боломжтой. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 32. Эхний бөмбөлөгний дугаар 32. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 24. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 24. 32 24 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 21. Гурав дахь бөмбөлөгний дугаар 21. 32 24 21 гэсэн гурван бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. За дөрөв дэх бөмбөлөгний дугаар 25. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 25. 642 тохирлын маань нэг онцлог ба дараалал авах хамааралгүйгээр 6 бөмбөлөг таасан тохиолдолд аздан болох боломжтой байдаг. 5 дахь бөмбөлөгний дугаар 14. 5 дахь бөмбөлөгний дугаар 14. 32 24 21 25 14 гэсэн 5 бөмбөлөг гарч ирсэн. Ингээд өнөөдрийн тоглолтын 120 сая төгрөгийн азны тодруулж байгаа бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Одоо тоглолтын бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 15 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Тоглолтын бонус бөмбөлөгний дугаар 15. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлийг гарч ирсэн дараалал нь танилцуулъя. 32 24 21 25 14 3 давтаж хэлье. 32 24 21 25 14 3 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал авахд хамааралгүйгээр зургуулын зөв таасан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг буюу 10,000 300,000 12 сая төгрөгийн азныг тодруулсан сүүлчийн бөмбөлөгний дугаараар 15 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За ингээд өнөөдрийн маань 5 тоглолт тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ шууд хүрлээ. Өнөөдрийн маань тохирлоос аздан болоод яг одоо магнаага хагартал баярлаж байгаа хин нэг юм байх юм бол танд халуун баярыг хүргэе. Үндсний латраа маань хэрхэн үнэн байдлаар шудраг явуудыг үзэгч та бүхэн өөрийн бээр ирж харахыг хүсэх юм бол хууль рестораны замын эсрэг талд байрлах үндсний латраа албан ёсны байран дээр хүрэлцэн ирээд нэвтрүүлгийг 7 хоногийн цонгоо тоотой өдрүүдэд буюу даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэх боломжтой гэдгийг энэ цаг мөчид мэдээлэлээр хүргэе. Та бүхэн маань үндсний латраада хэрхэн оролцохоо мэдэхгүй
байгаа л өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тоглох хуц авч бүгснээр тоглолтонд оролцох боломжтой байдаг юм. За ингээд өнөөдрийнхэн тохирлыг үзэгч та бүхэндээ шууд хөргөлээ. Дараагийн тохирол мэдээж баасан гарагийн 17 цаг 30 минутанд та бүхэндээ хүрэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай та бүхэндээ амжилт хүсье.